Баярлалаа. За миний хувьд бол энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Бид нар яг өмнөх одоо хийгдсэн хувьчлалын түүхүүд гаргаж ирсэн алдаа дутагдлыг ярьж байгаа нь зөв. Бас олон жил улс төрд явсан ах нар маань алдаа гаргасан алдаагаа давтаж болохгүй гэдгээ мэдж байгаа. Түүнийг эхэлж ярьж байгаа нь сайн хэрэг. Одоо би тарин дээр дуршлаг дээр үндэслэл алдахгүй л явах хэрэгтэй. Илүү сайн л хийх хэрэгтэй. Хууль одоо хоёр ч төрлийн хууль явж байгаа. За одоо энэ ажлын хэсэг бас шинжилэн байгуулагдахаар улсын хурлын даргын захирамжийн төсөл явж гэн удахгүй батлагдах бах. Хуулийн асуудлыг бид нар хаврын чуулганаас эхлээд хэлц хэсгээ дэмжүүлээд ингээд процесс явахад бол эргээл намрын чуулган хүрнэ. Бараг л бүтэн жилийн ажил болно. Тэр хооронд энэ компаниудыг нээлттэй болгох, хувьчлах энэ асуудлууд нь бэлтгэлээ хангаал явж л байл л. Чи өнөөдөр шийдвэр гараад маргааш хувьчилж чадахгүй асуудал биш. Процессын маш олон шат амжилттай ажлууд хийгдэнэ. IPO гаргахын тулд хамгийн наад зах нь л одоо олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэхээс эхлээл хөрөнгийн үнэлгээ хийлгэхээс ахгүйл их л олон процессын ажлууд байгаа шүү дээ. Тэгээ энэндээ төлөвлөлтүүд нь хийгдэл их хурлын тогтоолоо үндэслэл бэлтгэл ажлаа хангаал явж л байл л. Үнэхээр өөрчлөх шаардлагатай зүйл хуулийн төслөөр гараад ирэх юм бол хууль дээр гараад ирэх юм бол хуулинд орсон өөрчлөлтийн дагуу тогтоолын төсөл өөрчлөх асуудал хамт өргөн барил явчихна шүү дээ. Уялдуулж болохгүй асуудал бол ерөөсөө биш гэж харж байгаа. Улсын хурал засгийн газарт өөрөг чиглэл өгж мөрийн хөтөлбөрийн батлагта 5 жилийн үндсэн чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөөг нь батлагта өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг дэмжиж явах нь зүйтэй гэж бодож байгаа. Хэлц хэсгээ дэмжиж тогтоолд оруулах зарчмын асуудлууд байвал явцын дунд өөрчлөл явна үз. Энэ болохгүй зүйл байхгүй гэж харж байна. Тэр хэдүүлээ нэг нэгнийхээ одоо ажилд яг улс төр байлгүй яах вэ? Гэхдээ бүгдөө бид нар сонгуульд айл наман л амлж гарч ирсэн. Эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж бэхжүүлээ. Энэ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай төр зууралдаж төрийн өмчт компаниуд булаацалтгаа болиё. Энэ төрийн өмчт компаниудыг цөөлөй хувьчлээ. IPO гаргыг нээлттэй засаглалтаа болгоёг л бүгд амласан шүү дээ. Тэгээ тэрнийхээ эхний алхмыг уушдтай хийгээд явах яагаад болохгүй гэж. Тэгээ энийг бол дэмжиж тодорхой алхмуудыг хийлгээд ажлын төлөвлөлтөнд нь харин улсын хурал эндээ хяналтаа тавиад явах нь зүйтэй гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ одоо бас улс төржих сэдв дээр бас тодорхой зааг хязгаартай баймар санагдах юм а яг үнийг хэлэхэд. Бид бол парламентын түүхэнд 126-аа болсон анхны парламент. Энэ парламентын засаглалын нэр хүндийг хамгаалж явах үүрэг нь би парламентын гишүүн болгонд байгаа гэж бодож байна. Айл нам эвслээс үл хамааран. Тэгээ баахан томилгоо хийлээ парламент юм хийсэнгүү намрын чуулганаар л гэдэг. Тэгээ энэ томилгоо чи яагаад хийгдсэн юм? Бүгд улсын хурлаас томилогддог албан тушаалтнууд бүгд хугацаатай. Хугацаанд дуусаад хуулиар тогтоосон хугацаанд дуусаад зайлшгүй томилгоо хийх хугацаа л одоо яг энэ үед л таарчлаа шүү дээ. Тэгэл энийг нэг томилгоо хийх одоо өөр хүрсэн сонирхолгүй юм шиг, томилгоо хийхээс өөр ажилгүй юм шиг, энэний төлөө л энд хэдэн гишүүд суугаад байгаа юм шиг өөрсдийнхээ ажлыг ингэж нийгэмд буруугаар ойлгуулж, буруугаар харлуулах ямар хэрэгтэй. Бидний хамтын ажлын л үр дүн шүү дээ. Энэ парламентын хийсэн ажлын л үр дүн шүү дээ. Тэгээ энэ асуудал дээр хэдүүлээ бас нэг жоохон зааг ялгаатай хандчмаар байна. Тэм учраас эрхэм гишүүдээс би энэ тогтоолын төслийг дэмжиж, хэлц хэсгийн дэмжиж харин сайжруулад цаашдаа одоо хуультайгаа нийцүүлэх, өөрчлөх асуудлуудаа үе шаттайгаар яриад энэ бэлтгэл ажлыг хангуулад явах нь зүйтэй гэдэг дээр би бол санал хэлмээр байна. Ганц жишээ хэлэхэд энэ тогтоолын төсөлд орсон Эрдэнэ төлбөрийн асуудал. Би одоо хамгийн ойр мэдж байгаагаар жишээ аваад хэлье. 10% асуудлыг хувьчлалын асуудлыг оруулахын тулд эхлээд 49% маргааны асуудлыг шийдвэрлэх ёстой. Яг энэ тогтоолын төсөлд орсон байна л. Энэ 49% асуудлыг дуусгаад 10% нээлттэй хувьчлах асуудлыг оруулаа гэх. Тэгээ энд бол бас процесс явна. Тэгэхээр их хурлын дэс үүргээ өгөөд явж байгаа нь зүйтэй. Тэм учраас саа бүхнийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.